нөгөө нэг СБУ-ч манайхаар гэдэг л аюулгүй байдлын зөвлөлийнхаа тэргүүнтэй уулзаад Оросын холбооны улсын цэргийн чадварыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг бид зөвшөөрлөө, тохиролцлоо гэж байна. Нэг сонин юм болох ч магадгүй л болоочлаа. Нөгөө нэг Паутина гэдэг юу шиг юм болох юм болов? Ааха. За нэг тийм цэргийн тактикийн ажиллагаа явагдах нь дээ, тийм ээ. Явагдах нь дээ. Дөнгөж сая уулзлаа гэл зурган тавьсан лээ. Тэгээд ямар ч байсан тусгай ажиллагааг зөвшөөрлөл гэсэн бэ. За. За тэгвэл 8 цаг болсон юм чинь юу яаж ядөө тий яриад явж. За эхэлжээ да тийм ээ. За. Энэ юу яах вэ? 9 сарын нөгөө одоо 9 сарын би чинь сүүлээс хойш яриаг байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нөгөө 9 сарын нөгөө юу гэдэг лээ. Одоо үр дүнгийн гэдэг юм уу? Одоо 9 сард ер нь гол болсон юмнуудыг хэлэх байх л да. Ерөнхийдөө бол. Тэгэхээр 9 сард Украины талаас бол ерөөсөө л нөгөө гололж Оросын газрын тас үйлдвэрүүд төр цохилтууд маш их хэмжээгээр өгсөн. Тэгээд энэ юунд Оросын газрын тас үйлдвэрлэх хүчин чадлын 40%-ийг нь зогсоож чадсан. Тэгээд түүхэндх одоо анхны том хэмжээний сүрэл түргэлээ гэд мэдээ гарсан байна. Тэгээд Оросууд ч одоо энэс болоод Хятад, Өмнөд Солонгос, Сингапур, Беларусь зэрэг улсуудаас шатхуу авч эхлэх, тэгээд татварыг тэглэх, импортлогчдод төсөөс нэмэлт мөнгө төгрөг олгох юм арга хэмжээ авлаа гэсэн мэдээ бол 9 сард хамгийн том мэдээнд орсон байна. Тэгээд энэ сая чинь би нэг юу хайгаад байсан чинь би холсонгүй нэг би одоо хадгалаагүй явчих яг 9 сард нийтдээ зогсон нефтийн боловсруулах үйлдвэрүүдийн тухай байсан. Тэгээ ерөнхийдөө бол 8 ширхэг том нефт боловсруулах үйлдвэрүүд одоо Украины хүчнүүд зохилт өгсөн байгаа 9 сард. Тэгвэл энэ чинь нөгөө том нефт боловсруулах үйлдвэрүүд чинь нэг удаагийн зохилтоор бол мэдээж хэрэг ажиллагаанаас гарна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор нэг үйлдвэрт ерөөсөө ядаж нэг 3-4 удаа зогт юм байна. За жишээлбэл одоо нэг тэр Кремийн Феодоси гэдэг хот байдаг шүү дээ. Тэр хотын нефт боловсруулах үйлдвэрийн 2 дахь удаага зохилт өгч байгаа. Тэгэхээр чин түрүүчийн удаагийн зохилтоор гэхэд 8 одоо нөгөө юу нефтийн агуулга байдаг шүү дээ, тий. 8 нь устсан байсан. Саяын уржигдрын байна 2-3 хоногийн өмнө зохилтоор гэхэд 4 том тийм агуулга шатаад тэгээд одоохондоо унтраач чадаагүй байгаа юм байна. Тэгэхээр энэ хүмүүс надаас одоо юу гэдэг те ингээд асуудаг чинь нефть боловсруулах үйлдвэрт зохилт өгөл бахын яасан дуустгүй ингээд. Тэгэхээр нэг үйлдвэрт чинь одоо ингэж 3-4 зогч ижил тэр нэг тийм том одоо агуулгынууд чинь агуулга гэж хэлэх юм манайхаар тийм резерв гэдэг шүү дээ. Нефтийн агуулга юунууд тэр нэг юм гэснүүд гэж юу гэж хэлэх юм бол савнуудыг нефтийн савнууд ч одоо танкер гэдэг лөө танк мак. Гэхдээ тэр нь биш одоо нөгөө яг нефтээ ятсан нөгөө дугуй тийм нэг цилиндр юм гэснүүд байдаг шүү дээ тий. Тэр чинь одоо нэг дэлбэрч хэрэг ерөөсөө унтрааж болтгүй юм биш. Тэгээд дараагийнх руугаа халаад дараагийнх нь дэлбэрээд яваад идэв. Тэгэхээр нэг үйлдвэрт ядаж нэг 3-4 зогчээж л одоо тэр хүчин чадлыг бууруулд юм байна. Тэгээд Европын талын 8 одоо тийм том нефть боловсруулах үйлдвэрүүдэд зохилт өгснөөс хамгийн том нь одоо тэр Кришийн нефть боловсруулах үйлдвэр гээд айгуу том, Ryazan гээд айгуу том. За тэгээд энэ юуны Кремийн одоо тэр Феодосын тэр бол үнэхээр том юм билээ. Тэгээд тэр чигээрээ бараг Кремийг хангана гэдэг чинь л одоо Кремээс наашаага фронт руу орж ирж байгаа юунуудыг хангаж байгаа гэсэн үг шүү дээ тий. Цэргийн техник хэрэгслийг хангаж байгаа гэсэн. За тэгээд энэ тэрнээс гадна нефть боловсруулах үйлдвэрүүдээс гадна энэ хэд хэдэн химийн үйлдвэрүүд юу ялсан ба зохилтонд өртсөн. Бас нөгөө нэг сая энэ 9 сард тэр Карелийн Онег гэдэг нууранд байрладаг Град гэдэг хуужин тэгч хөлөг онгоц байд юм байна. Тэгээ жижиг оврын гэдэг буян М град гэдэг тэрлүү одоо зохилт өгсөн ба.
Тэгээ энэ шинэ онгоц юм билээ шүү дээ. 22 оны сүүлээр л одоо Балтийн флотод дөнгөж усан тавьж исэн юм билээ. Тэгээд тэр Ленинград мужийн Кришино нефт орг синтез гэдэг тэр чинь одоо жилдээ гэхэд 10 саяас дээш нефт боловсрол хүчин чадалтай үйлдвэр юм байна. Тэрэнд цохилт өгсөн ба. За тэгээд энэ юунд хамгийн хол нь одоо энэ 9 сард 10 сарын ихээр болох нь тий өчигдөр Тюмени газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн. За энэ юу 2000 км-ийн Украины хилээс 2000 км-ийн зайтай байд юм нэгдүгээр. Хоёрдугаарт энэ нөгөө нэг Азийн орнуудын одоо нөгөө нэг тэр тал руугаа одоо анх удаага цохилт өгж байгаа юм байна. Тэгээд тэрэнд одоо нөгөө нэг өчигдрийн мэдээгээр бол ямар ч их одоо тэр юуны дроны цохилт нь бол нөгөө дээд амжилт тогтоож чадаагүй, үр дүн үзүүлж чадаагүй гэлээсэн чинь үгүй юм байна. Тэр хоёр одоо дрон нь амжилттай цохилт үзүүлээд тэрийг нэрх станц гэж байд юм уу та тий. Тэгээд усан хангамжийн систем хоёрын гэмтээсэн гэдэг өнөөдөр тэр Астра мэдээсэн байлээ. Тэгэхээр ямар ч байсан 2000 км хол гэдэг бол ерөөсөн бас эдний дронууд бол ер нь сайн л явж байна л да. Тэгээд 1400 км 2000 гэл гэсэн чинь орсууч чинь энэ нөгөө Казахстанаас явуулж ийн гэж шуугаал хэлээд гэтээ үгүй байлгүй дээ. Зөвхөн Казахстаны юун дээр агарын замаар ниссэн гэж шуугаар ах шиг байл. За тэгээд Краснодар хязгаарын тэр Апипскийн газрын тос боловсруулах үйлдвэрт 2 дахь удаага зогсон ба. За өнөөдөр өглөө Новосибирск хотод завод Перифоев гэдэг тэр Оросын холбооны улсын цэргийн техникийн хэрэгсэл зориулсан электроникийн үйлдвэрт маш их том хэмжээний төмөр гарчаад ингээ байж дөнгөж саяын мэдээгээр. За энэ нь бол тэр нөгөө нэг СБУ-гийн одоо тусгай ажиллагаа баг эхэлсэн болов гэж үзэж байгаа юм байна. Новосибирск ч юм бол одоо маш хол штэ тий. За тэгэхээр ерөнхийдөө тэд тал руугаа гүн рүүгээ одоо ерөнхийдөө ороод эхэлсэн байна. За тэгээд энэ тэр Ярослав нефт орг синтез энтер гэл ингээл ерөөсө зөндөө газрууд цохилтонд өртсөн ба. Тэгээд нэг цөмийн объекттэй холбоотой нэг мэдээлэл гарсан. Нэг цөмийн байгууламжийн ойролцоо дроны цохилт өгсөнгээ гараад ирсэн. Гэхдээ тэрнийх их актер дэлгэрч мэдээлэл нь гараагүй. За ийм нэг цохилтууд одоо энэ 9 сард болоод өнгөрлөө. Мэдээж Украин өөрөө баруун Украин руу сая маш том цохилт болсон. Украины баруун тал чинь бол ерөнхийдөө яг эдний нөгөө хийм байгууламжууд, цахилгааны тий электростанцууд гээд яг жинхэнэ одоо яг стратегийн том газрууд нь баруун талдаа байдаг. Тэгээд тэрлүү маш их том одоо дрон буужингийн тийм хосолсон цохилт өгсөн. За аль талдаа л одоо тэгээд гэхдээ хуучин бол одоо 22 онд 23 онд ч юм бол Украин л авахуулаад байсан бол хойш Оросд ерөөсө хариу өгж чаддаггүй байсан шүү дээ. Тэгээд одоо энд ерөөсө Украин чинь дандаа л өвөл болохоор л 9 сар 10 сард ерөөсө Украины цахилгаан станцуудын буудал ерөөсө жил болгон л тий. Тэгээд Украин бол юу ч хийж чаддаггүй байсан. Харин энэ онд нэг юу ажиглагдаж байна уу гэвэл Зеленский болон одоо Украины хүчний байгууллагын хэлсэн ба. Та нар өнөөдөр манай цахилгаан станцыг буудах юм бол бид нар маргааш нь танаа ямар нэгэн хотын цахилгаан станцыг бууднаа гэд. Тэ устгана гэд. Тэгээд сая тэр том цохилт дрон юуны цохилтын дараа яг л дараагийн өдөр нь эхлээд тэр Пуужин юуны дроны хосолсон цохилт чинь Киев тал руу болоод дараа нь баруун Украин руу болсон. Тэрний маргааш нь одоо Белградын цахилгаан станцыг Украинууд бол ерөөсөө шууд ятсан шүү дээ тий. Дронд бол Пуужиндаа л тэгэл Белград ч ерөөсөө гэрэл цахилгаанг болсон ба. Тэгэхээр яг нэг одоо нөгөө сайн тал гэж арай л хийж болохгүй л ахал да. Одоо дайм болж ах чинь тий. Гэвч ямар ч байсан нөгөө хариу арга хэмжээг нь өгдөг чаддаг болжээ гэж хэлэхэд болно. Төрүүн бол ерөөсөө өөрөө л хөөхий зохиулаад исэн бол одоо ямар ч байсан цохилт Оросд өглөө гэхэд маргааш нь юм уу тэр шөнд нь эргээж цохилт өгдөг ийм болж байна тий. Тэгэхээр энэ нөгөө яг одоо юуны нөгөө Израиль яг тиймэрхүү
Израиль руу яг шөнийн террористүүд арихтал маргааш нь яг тэр цохилтыг буцааж өгдөг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү тактик хэрэглээд эхэлсэн байна уу гэж нэгэсэндээ одоо зэвсэгтэй болж байна гэсэн үг. За тэгээд энэ 9 сарын байдлаар нэг график гарсан байгаа л да. Оросын холбооны улсын одоо нөгөө хохирол одоо жишээлбэл Червен Лепен гэдэг ингээд түрүүчийн саруудад тий одоо Оросын холбооны улсын хохирол нь хүний хохирол нь одоо жишээл 14%, 15% гэл ингээд яваад байдаг гэсэн юм. 19% гэл. Тэгээд сая энэ 9 сарын байдлаар харин бүр одоо 23% тий нөгөө одоо хүрсэн гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ 9 сард Оросд бол одоо харьцан угаар хохирол нь түрүүчийнхаасаа нэлээд одоо нэмэгдэж ирж байна гэж үзэж байгаа юм байна. За энэ 9 сар дээр нэг иймэрхүү юмнууд байна. За тэгээд Украинд сая юуны Шведийн нөгөө нэг Saab гэдэг Gripen Шведийн одоо орчин үеийн сөнөгч онгоцыг өгөх Шведэд үйлдвэрлэсэн одоо тэр энэ сөнөгч онгоцыг Украинд өгсөн гэсэн мэдээ гарсан байна. Тэгээд энэтэй холбоотойгоор би нэг юм хэлэхэд 2 жилийн өмнө анх эхлээд нөгөө нэг F-16-г өгөх гээд шуугж яхад юуны Францын Mirage энэ Шведийн Gripen хоёрын яриа яригдчихсэн яг тухайн үед. Тэгээд тэр үед юу гэжсэн гэвэл F-16-гийн аваад тий нөгөө Mirage-ийн яагаад аваагүй гэвэл Mirage чинь нөгөө Франц хэл дээр одоо бүх нөгөө удирдлагууд нь байдаг. Тийм учраас нисгэгч нараа бэлтгэхээс гадна нисгэгч нарын Франц хэлийг одоо мэддэх ёстой гэд тухайн үед тэр Mirage Gripen чинь бас аюу өөр одоо нөгөө нэг зохион байгуулалт нь өөр байд юм байна тий. Тэгээд нөгөө нэг нисгэгч нарын хүрэлцээ байхгүй гэдэг шалтгаанаар энэ хоёрыг төр зур яаж ирсэн болж ирсэн. Тэгээд өнгөрсөн хавар билүү тий одоо өнгөрсөн өвөлж болж байна юу энэ ямар ч амар хурдан явд юм бэ цаг хугацаа чинь. Францын Mirage чинь ирээд эхэлсэн шүү дээ. Одоо тэгээд нөгөө Шведийн энэ Gripen гэдэг онгоц чинь анх удаага Украинд орж ирж байгаа юм байна. За энэ юу гэсэн үг гэвэл нэгэсэндээ одоо энэ онгоцон дээрх юунууд нь нисгэгч нар нь одоо бэлтгэгсэн гэж үзэж байгаа юм байна. За энэ онгоцны тухай бол мэдээж өөрсдөө мэдж байгаа хүмүүстэй Шведийн тэр Saab компани үйлдвэрлэсэн олон үүрэгтэй 4-5 дугаар үеийн сөрнөгч онгоц юм байна. За тэгээд энэ онгоц ямар ч байсан Украинд одоо ирэх болж байгаа юм байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө Украин бол F-16-аас гадна Францын Mirage-тай ингээд юуны Шведийн одоо энэ Gripen гэдэг онгоцтой болж байгаа юм байна. Энэ бол миний хувьд айгүй одоо сайхан мэдээ гэж юу яаж тий мэдээ болж орох байхаа гэж бодож байна. За энэ 7 хоногт бас Украинууд өөрийнхөө нөгөө нэг нефтүүн гээд Путингийн 3 дахь хувилбарыг танилцуулсан ба. За энэ өөрийнх нь угаасаа Украины нефтүүн гэдэг онгоц 2019 онд за би хаалга гэсэн голгод. А 2019 онд авны одоо тэр нөгөө нэг нефтүүн гээд тэр хамрах хүрээний ойролцоогоор 280 км, байлдааны хошуун 150 кг. Тэгээд энэ нөгөө нэг анх дөнгөж дан эхлэхэд юуны Москва гээд нөгөө нэг хөлөг онгоцыг устгаж ирсэн шүү дээ тий. Тэр онгоцыг устгасан нефтүүн байна. Тэгээд дараа нь урт талаван гээд одоо нефтүүн Д гээд тэр өнгөрсөн жил танилцуулж ирсэн тий 260 кг. Тэгээ хүрээ нь 1000 км. Тэгээ сайжруулсан одоо чиглүүлэх системээр тоноглогдсон гэдэг энэ 2 дахь хувилбарын юу байгаа юм буужим байгаа юм. За одоо сая энэ нөгөө Латв байлуу Литвт байлуу энэ нөгөө зэвсэг техникийн үзэсгэлэн дээр Украин 3 дахь одоо сайжруулсан хувилбараа энэ юу яасан ба танилцуулсан ба. Тэгэхээр энэ нь бол нөгөө нэг загварын хувьд бол ерөөсөө өөр тэгээ түлшний системийн шинжлэгдсэн. Тэгээ чиглүүлэх тоног төхөөрөмж нь маш их одоо сайн болсон байна. Гэхдээ нөгөө юу нь
характеристик гэдэг чтэй тий. Литвд болсон тэр нөгөө нэг шинэ зэвсгэнүүдийн танилцуулган дээр 3 дахь хувилбараа тавьсан ба танилцуулсан ба. За энэ одоохондоо нөгөө тэр нарийн юунууд мэдээлүүд нь гараагүй. Тэгэхээр нэгсэндээ Украин бол энэ нэвтүүн нь одоо ингээд 3 дахь шинжилгээрээ танилцагдаж орж ирж байгаа юм байна. За ингээд энэ Пуужингийн талаар ингээд энэ Пуужинтай бас холбоотойгоор би далимдуулаад нөгөө нэг сэдвээ хамаагүй өөрчлөхгүй тул сая чи нөгөө Томагавкийн тухай яриа гарсан байгаа тий. Хин чин Трамп чин Томагавкийг яг гэхдээ энэ нөгөө нэг яг албан ёсоор Трамп бол Томагавкийг өгөхөд ерөөсөн бэлэн одоо ингээд болчлоо гэж хэлсэн байгаа тийм үү. Гэхдээ албан бос мэдээгээр ямар ч байсан ингээд Томагавкийг өгнө, Пуужинг өгнө. Тэгээд Кремль одоо яаж хүлээж авахаас шалтгаалаад тэгээ дараагийн арга хэмжээг авна гэд ингээд нэг албан бос мэдээгээр гараад ирсэн байгаа. Өөрөлдөх юм бол юу гэж хэлсэн гэвэл энэ Пуужинг өгнө гэд амлалцсан. Кремль юу гэж тий одоо хариу өгөх нь, хариу үйлдэл үзүүлэх нь хэрвээ хүлээж авахгүй ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй бол ямар нэгэн одоо нөгөө юу фронтын ойролцоох, хэлийн ойролцоох хотод зохиолд өгнө. Хэрвээ бүр хариу өгөхгүй бол дахиад энийг нэмэгдүүлэх буюу одоо нөгөө Радиусын буудах бүсийг нэмэгдүүлнэ гэсэн юм. Энэ бол албан бус боловч нэг тийм мэдээ гарцсан ба. Тэгээд өчигдөр чинь нөгөө хин чин Путин ч юм бол угаасаа шууд одоо бараг л шууд дайнаа бид нар үргэлжлүүлнэ гэд хэлчихжээ. Тэгэхээр ямар ч байсан тэр энэ Томагавкагаас болоод би дайнаа болийг хилцээний ширэнд суухгүй гэдэг нь бол ойлгомжтой болсон. За энэ дээрээс юу яасан? Украины өөрийнх нь нөгөө нэг Flamingo гэдэг юу байгаа штэ. FP5 гэдэг Пуужингийн онцлог энэ Томагавка хоёрын хоорондын одоо нөгөө харьцуулж үзсэн ийм нэг юу гарсан байгаа л да. Тэгээд энэ өөрийнх нь за одоо жишээлбэл ингээд ерөнхий мэдээлэлээр нь Украины өөрийнх нь Flamingo гэдэг энэ Пуужин Томагавка хоёр хоорондоо яагаад би энийг хэлэх гээд байгаагүй л хүмүүс ингээд Томагавка авна гэдэг бол нөгөө байлдааны явцыг сайжруулна гэсэн юм бол ерөөсөй байхгүй дайныг хурдан дуусгах гэсэн байхгүй нэгэсэндээ одоо сэтгэл санааны том дайралт болно. Яагаад гэвэл энэ Пуужин ч юм өөрөө одоо Оросын ямар нэгэн стратегийн одоо Оросын гүнд стратегийн юу гэдэг вэ байршилд байгууламжийн зохиолд өгөх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ цэргийн мэргэжилтнүүд болохтаа зэрэг Flamingo Украины өөрийнх нь энэ Пуужин бол нэг их тутахгүй гэж үзэж байгаа юм байна. Тэгээд би энэ нэг ингээ харьцуултыг харсан чинь тэр Украины энэ Firepoint гэдэг компани энэ Flamingo гээд Пуужин чинь сая 25 онд анх удаага ингээд танилцуулсан тийм үү. За тэгтээ зэрэг чинь хүрээн 3000 км хүртэл хийж байгаа. За Томагавка болохтаа зэрэг 1666 хэд юм байна. Тэгээд эднийх болохоор нөгөө нэг маш их олон Томагавка болохоор маш олон хувилбартай. Тэгээд одоо маш их олон жил хэрэглэгдсэн ийм одоо тийм зэвсэг байгаа. Тэгэхээр за тесрэг толгойн гэхэд чинь тэр нөгөө 1150 эхнийх нь Украиных, Америкийнх болохоор 1000 фунт 454 кг юм байна. За тэгээд Украиных болохтаа зэрэг 950 км/цагийн хурдтай тий. Тэгээд дундаж нислэгийн хурд 850-900 юм байна. Америкийнх болохтаа зэрэг 915 км/цаг тий ойролцоогоор. За ингээд эднийх Америкийнх болохоор мэдээж хэрэг нарийн удирдлагатай GPS инээ тэр гэдэг ингээд бүр аягүй сайн удирдлагатнуудтай юм байна. За тэгээд эндээс нөгөө ганцхан энэ хоёрын юу яаж байгаа нь одоо өөр байх одоо нэгнээс ялгаатай байх нь Украины юу болохоор туршилтын журмаар буюу одоо дөнгөж ихний хэрэглээ эхэлсэн тийм бүрэн жигдэрч амжаагүй нэгэсэндээ одоо тийм одоо сайнаа батлах одоо хугацаа өнгөрөөгүй тийм тэгтэл чинь одоо Америкийн энэ зэвсэг бол аль хэдийн ашиглагдсан сайн мэдэгдсэн туршлагатай тийм ингээд бүрэн 100% батлагдсан систем гэж үзэж байна. Тийм болохоор хэрвээ энэ хоёр хамтарч ажиллах юм бол тийм одоо ерөнхийдөө маш их одоо асуудлыг шийднэ гэж үзэж байгаа юм байна. Тэгээд ямар ч байсан нөгөө нэг хэдэн сарын өмнө бол энэ Пуужинг Америк Трамп өгнө гэхэд ер нь бол маш их хинж итгэж байгаагүй шүү дээ тийм үү. За тэгэхээр би энэтэй холбоотой энэ ингээд нефт базнуудыг
буудаж байгаатай холбоотойгоор Оросын гүн цохилт өгөхтэй холбоотойгоор ямар ч байсан Украин өөрийн буюу одоо Америкийн ийм гайгүй пуужинтай тэгээд дээр нь одоо хэд хэдэн онгоцтой ямар ч байсан болж байгаа юм байна. За энэ Украин ч өөрийнхөө энэ фламингог сард 50 ширхгийг үйлдвэрлэж эхэлсэн юм байна. Одоо энэ 10 сард ингээд яг бүрэн 50-ыг үйлдвэрлэх юм байна. За эхний одоо хэд хэдэн туршилтууд нь бол одоо амжилттай явагдсан гэж үзэж байгаа юм байна. За одоо ингээд би энэ юутай холбоотой зохилтуудтай холбоотой юунууд ерөнхийдөө ингээд дуусгая. Тэр Украинийн зэвсэг түвшин бас Белград мужийн лүүч гэдэг станд зохилт өгсөн маа. Тэгээд одоо хүмүүс үр дүн нь юу вэ гэж асуугаад байлээ тий. Тэгээд сүүлийн үед бол ерөнхийдөө би тэр өөрийнхөө Twitter дээр график нь харуулсан байгаа тий. Оросд бензиний дутагдал нефтийн одоо энэ хохирол нь ямар шиг хэмжээнд байгаа нь аяанда мэдэгдээд эхэлсэн байгаа. За одоо энэ юунаас болоод хэд хэдэн мужууд бүр өнөөдөр гэхэд өглөө дахиад 2 муж нөгөө юг гэж хэлдэг лээ. Бензинийхаа нөгөө дээд хэмжээг нь одоо ингээд нэг гэсэндээ 4 муж тэр чигээрээ ингээд бензиний дээд хэмжээг нь тогтооцсон. Ингээд өдөр болгон баг 2 муж ингээд нэмэгдээд яваад байгаа юм байна. Тэгэхээр мэдээж энэний одоо тэр юунууд нь үр дүн нь ямар ч байсан харагдаж эхэлж байгаа юм байна. За энэтэй холбоотойгоор би тэр нөгөө нэг Оросын одоо нөгөө нэг Оросыг ер нь ялах боломжтой юу? Яаж ер нь Оросыг ялах боломжинд хүрэх вэ гэсэн нэг ийм аналитикуудын юг бичсэнийг би маш хурдан ингээд айгу богинохон хэлбэрээр тайлбарлаад өгөөч. Ерөнхийдөө бол Украин 43 сар болж штэ тий Оросуудтай одоо тэмцсээр 43 сар гэж мөр аимшигтай удаан хугацаанд явж байна. За тэгээд мэдээж хэрэг тухайн одоо бүхэл хугацаанд л одоо Украины чинь ер нь ялна гэдэг хинж идэхгүй байсан. Сүүлийн үед харин нөгөө Трамп чинь Киев бол Оросыг ялах боломжтой гэд хэлсэн чинь хүмүүс нь дөөрөөгаад ялах боломжтой гэд яриад эхэлсэн маа. Тэгэхээр мэдээж хэрэг ерөөсөө ямар ч гадаадын шинжээчдэгч би сонслоо. Оросын өөрийнх нь шинжээчд ч гэсэн Украины шинжээчд ч гэсэн ерөөсөө Оросыг бол одоо цэргийн аргаар ялах нь одоо баг тийм ойлголт бол ер нь байхгүй гэж үздэг юм. Ямар ч одоо тийм армийн хувьд бол ялна гэсэн юм. Ерөөсөө хинч тийм одоо Оросыг цэргийн хүчээр ялна гэдэг ойлголт байхгүй. Яагаад гэвэл эдгээр чинь одоо нэгдүгээр тэр нөгөө хүний хохирол гэдэг имийг ерөөсөө огт санаанд зовдөггүй. Бүх Оросын түүхэнд хүний хайрладаг нэг чирхэг юм байдаг юм байна. Тэгэхээр эн чинь нөгөө хүн айгүй ихтэй хүний хохирлыг тоодоггүй учраас хүнийг бол ерөөсөө ингээл одоо нөгөө мөнгөөр ирж байлдаж байгаа хүмүүсийг ч гэлээ гэсэн огт ингээд хайрлахгүйгээр тэг ингэж хайдаг. Жишээлбэл одоо энэ дээр юу гэж хэлэх гэж байгааг бол өчигдрийн мэдээгээр Кубээс 25,000 одоо хүмүүс Оросын зэргүүдийн игнэнд нэгдэж орж одоо байлдах гээд бараг гэрээ хилцээ хийгдэж байна гэж байгаа. Гэхдээ ихэнх нь энэ дээр бас сайн сонсох хэрэгтэй. Кубтэй ерөөсөө юм гэрээ яг одоо нөгөө хойд солонгос шиг тийм гэрээ хилцээ огт хийгдээгүй. Дандаа Оросууд 20,000 долларын цалинтай агуулгын ажилчин, барилгын ажилчин, сэргээн босголтын ажилчин гэсэн ийм ажилтан элсүүлэх зорилгоор Оросод авчираад тэгээд дараа нь энүүгээрээ нөгөө ийм одоо кубүүдийг дайнд элсүүлэх, оруулах ийм боломжийг нэгдлээ гэж энэ тагнуулын албанууд ярьсан байна. Тэгэхээр манайд ч гэсэн бас тийм зар гарцсан байна гэж сонсогдсон шүү дээ тий. Агуулгад ажиллаулнаа сарын 1,500-аас 2,000 долларын. Кубд одоо тэгж элсүүлд юм тий. Куб чи өөрөө 20,000 долларын цалинтай гэв үгүй. Тэгээд одоо 25,000 хүн бараг бэлтгэдээд байж байна гэж ярьж байна. За тэгэхээр энэ гэвэл өөрийнхөө хүнийг ч хайрладаггүй, хүнийг ч хайрладаггүй, өөр орны хүнийг ч хайрладаггүй тий. Худлаагаасаа ингэж худлаа ярьж авчираад ингээд дайнд оруулдаг. Дараагийнх нь мэдээж хамгийн гол аргумент нь болохоор цөмийн зэвсэг. Тий энэ цөмийн зэвсгээрээ л ерөөсөн Украиныг байтхан одоо дэлхийг айлгаад бүр сурцсан ийм орн байгаа да тий. Тэгэхээр чинь энэ одоо цэргийн хүчээр Оросуудыг ялна гэсэн ойлголт байхгүй гэж хэлсэн байна. За тэгвэл яаж ялах вэ гэд Оросын нөгөө түүхүүдийг үздэг юм. Тэгвэл яаж Оросыг ялах боломж байдгүй гэхлээр зэрэг ерөөсөө цорын ганцхан бодит боломж нь байдаг нь тэр нөгөө дотроос нь үүмийн самун гаргах, хувьсгал гаргах арга л байд юм. Ерөөсөө л Оросын түүхэнд Оросуудын
дандаа л дотроос нь хувьсгал гарч ирээд дотроос өмнө саман болж ижил ямар нэгэн одоо ялагдалт хүрж исэн байд юм бэ. Тэгэхээр энэ одоо төрийн эргэлт өмнө самун энэ юмнууд нь л одоо Оросыг нөгөө ингэж хагалхан бодрогож одоо ялах боломж байдаг. Тийм үү. Тэгэхдээ энэ нөгөө нэг одоо нэг гэсэндээ энэ нөгөө диктатур систем байгаа цагт бол тийм эн чинь бол бас айгүй тийм нэг амархан юм болохгүй тийм үү. Тийм болтон зэрэг одоо жишээлбэл энэ өмнө самууны гаргах гол одоо хүчин зүйл нь юу байх вэ гэвэл одоо эдийн засгийн хямралтай болгох гэсэн үг. Тий. Одоо жишээлбэл бензин хуурдаад ирэх юм уу? Эсвэл цахилгаангүй болоод ирэх юм уу? Цахилгаангүй болонгууд нь интернетгүй болоод ирэх юм бол нөгөө хүүхдүүд залуучууд тий ингээд одоо ядаж одоо өөрийнхөө санаа бодлыг ил гаргаж хэлэх ийм боломжтой гэж үздэг юм байна. Тэгэхээр чи мэдээж орлогын нэгт нь энэ, хоёрт нь болохоор зэрэг одоо Оросыг нөгөө нэг дэлхийгээс тусгаарлаж одоо орлогын их үүсвэрийг алгадуулах тий энэгээр энэ хямрал үүсэх магадaltaй байж болно гинэ. Гэхдээ л одоо яг амьдрал дээр энэ нь ерөөсөө хэрэгжихгүй тий. Жишээлбэл одоо 22 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл Европын холбоо Оросоос 215 тэрбум еврогийн одоо үнээр эрчим худалдаж авсан тий. Тэгэхээр чин одоо жишээлбэл мэрэгчнүүдийн тооцоос 1 жилийн дайн Москвад ойролцоогоор 100 тэрбум еврогийн одоо хохирол өчрүүлж байна гэж аахгүй. Тэгэхээр чин энэ ингээд нөгөө улс орнууд тэр нефтийн, газын, цахилгааныг аваад байгаа ийм тохиолдолд Оросууд бол одоо нөгөө мөнгөгүй болно гэсэн ойлголт байхгүй тий. Тэгэхээр эндээс үүсээд Украины одоо ерөөсө гол хийж байгаа юм нь нефт баазууд ингээд одоо дотор талаасаа яг түрүүчийн хэлдэг шиг бензингүй болгох юугүй цахилгаан нь одоо доголдох тий тэрнээсээ болоод ингээд одоо нөгөө нэг бизнесүүд нь явахгүй байх ингээд ирэнгүүт одоо урт хугацаанд тий нөхцөл байдал нь одоо ингээд даймжраад ирэх юм бол нийгмийн эмх замраагүй байдал, олон нийтийн хөдөлгөөн тэгээд одоо хамгийн олон нийтийн хөдөлгөөний гарна гэхэд бас их итгэдэггүй юм байна. Зөвхөн элит доторх эв нэгдлийн хямралд хүргэж болцшгүй гэж одоо үзэж байгаа юм байна. Яагаад гэвэл саяын тэр түрүүчийн миний 7 хоногт ярьжсэн тэр 22 он хүртэл одоо Оросыг ингээд дандаа нэг инхийн үйл явцыг энэ олон одоо ингээд хурцлал байдлыг үүсэхгүй олон жил удирдах явж исэн тэр Дмитрий Козак гэдэг хүнийг огцруулсан нь тий огцруулсан байгаа. Тэр нь одоо энэ Оросын одоо эрх мэдлийн дээд түвшинд одоо Путиний эцэс төгсгөлгүй энэ дайныг эсэргүүцээд тий ямар ч боломжоор одоо энэ гал зогсоохыг одоо хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа илүүдүүд байж болох талтай гэд сүүлийн үед одоо тэр нь ингээд бага чигсэн хэмжээгээр одоо ингээд харагдаж байна. Ингээд энэ чигээр яваад байх юм бол тэгээ эн чинь ингээд үр дүн нь хэдэн жилийн дараа ч одоо бүр ингээд сэхэлгүйгээр эдийн засаг нь унах одоо ийм аюул тулгарчаад байж байгаа юм. За тийм болохтон зэрэг энэ Оросд одоо өмнө самууны шинэ үе эхэлж магадгүй гэж намайг идэхгүй үзэж байгаа юм байна шүү. Тэгээ одоо жишээлбэл сүүлийн миний түрүүчийн хэлсэн одоо жишээлбэл Тюмень, Свердловск, Хабаровскийн хязгаар, Челябинск, Крим гэл одоо энэ мужуудад сүүлийн үед одоо нөгөө нэг хүнд тэгээ 30 литрээс илүү бензин худалдахыг зөвшөөрөхгүй гэд хязгаарлалт тавиад эхэлж гэнэ гэдэг чинь одоо хүмүүс бол нэг өдөр тэснэ, 2 өдөр тэснэ, 3 дахь өдөр бодлохгүй байх магадaltaй гэж ингэж шинжиж үзэж байгаа юм байна. За тэгэхээр Украины гол одоо нөгөө нефт баазуудыг буудаад байгаа одоо санаа нь бол бас энэ рүү бага хэмжээгээр ч гэсэн түлхэж одоо өгч байгаа юм байна. За ингээд сүүлийн үед бас одоо нөгөө нэг хөрш орнуудаас одоо юу яах одоо нөгөө нэг дайныг дэмжиж байгаа орнуудыг дайныг ингээд нөгөө юуны Оросыг ингээд жишээлбэл энэтхийг хятад энтер дэмжиж байгаа гэл ингээд байгаад байгаа шүү дээ тийм. Тэдний урсгалыг зогсоох хэрэгтэй гэж Трамп ч нэгээд байсан. Тэгээ сая маната одоо хиллийн орнуудаас гэхэд жишээлбэл Казахстан улс гэхэд өнөөдрөөс эхлээд тэгээ хил дээр нь одоо 5,000 гаруй ачааны машин одоо нөгөө Хятадаас Орос руу орж ирж байгаа 5,000 гаруй ачааны машин зогсоод шалгуулж байгаа харагдан лээ. Тэгээ энэ нь болохоор ерөөсөн Хятадаас Казахстанаар дамжиж Орос руу орж ирэх бүх машинууд дотор электрон дайны, дроны тоног төхөөрөмжүүд, янз бүрийн батарей, тэгээд энэ одоо тэр электрон дайнд хэрэглэх энэ нөгөө дронд хэрэглэх деталууд
тэр жишээл нөгөө тоног төхөөрөмж, гэр ахуйн тоног төхөөрөмж, жишээлбэл хөргөгч, мөргөгч тий тэрнээс одоо хэрэглэж угаалгын машин тэрээс хэрэглэж болох одоо тийм нөгөө нэг одоо нэгсэндээ угаалгын машины засварын тоног төхөөрөмж гээд орж ирэхэд тэр тоног төхөөрөмжийг одоо дронд хэрэглэж болох хуцаар тий тэднийг ерөөсөө огт оруулахгүйгээр хориг тавиад байна гэсэн. Тэгэхээр бас ямар ч байсан ингээд гадна талаас нь ч гэсэн ингэж их бага хэмжээгээр юу яаж байгаа юм бэ? Боломжоор одоо ингээд хавчиж хахаж өгч байгаа юм байна. За тэгээд өнөөдөр бас нэг хэлэх юм бол өнөөдөр Асентийн одоо нөгөө нэг юунууд байдэн штэ. Асентийн судлаач гэдэг Джон Бегийн судлаачдын тэр нөгөө нэг мэдээ гарсан мэлээ. Оросын агуулгах баазуудад үлдсэн хоёрт тээврийн хэрэгслийн тооцоо гаргасан мэлээ. Тэгэхээр одоо тэднэрийн тооцоогоор болохоор дайны өмнөх танкнуудын 39%, явган цэргийн байр дайны машинуудын 36%, хоёрт тээврийн хэрэгслийн 45%, их бооны 39% нь бол одоо эдгээр баазуудад зөвхөн үлдсэн байна. Тий. Тэгэхээр энэ одоо нөрөө бараг ерөөсөн энэ надад тэр график нь байгаа юм. Тэгэхээр энэ дээр ч одоо жишээлбэл яг одоо өнөөдөр хэрэглэж болох тий танкнууд айгүй бага. Тэгээд муухан дуу нөхцөлд байгаа одоо танк 1659. Одоо яг өнөөдөр гараад явхад хэрэгтэй гэсэн танкны зураг ерөөсөй байхгүй. Тэгээд муухан дуу нөхцөлтэй 1659 танк. Тэгээд тэрэнд нь одоо тэр Т55 гэхэд 15, Т62 377, Т72Б 992 гээд нийтдээ 684 танк гэхэд одоо нөгөө нэг засвар хийгдэх гээд ингээд ийм зургнууд нь гарсан ба. Тэгэхээр энэ нөгөө нэг төрүүчийн одоо социализмын үеийн танкны одоо нөөц нь ерөөхдөө дуусч гэнэ гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл 1231 танкны зураг нь бол ерөөсөө сэргээтгэхийн аргагүйгээр ингээд овдирцсан харагдаж байна гинэ. Тэгээд энэтэй холбоотойгоор одоо Оросын цэрэг бол ерөөсөө огт танк үлдээгүй юм шиг харагдаж байна гинэ. Тэгээд одоо нэг гэсэндээ хуучин танкууд нь одоо дууссан гэсэн. Тэгвэл бүр одоо танкгүй болцсон уу, зэвсэг техникгүй болцсон уу гэвэл үгүй. Зүгээр нөгөө шинэ танкнуудаа одоо зүгээр одоо хамгаалж тий шинээр ингээд хийгдэж байгаа. Эднийх чинь юуных нь цэрэг үйлдвэрүүд нь 4 ээлжээр ерөөсө өдөр шөнөгүй ажиллаж байгаа шүү дээ. 24/7 ажиллаж байгаа. Тэгэхээр шинэ танкнууд нь бол харин нөгөө нэг алдагдлаа тэнцвэржүүлээ тий тэгээд юу яаж байгаа бах тий ингээд дараагийн одоо дараагийн одоо довтлохонд ороход хэрглэж байгаа байх гэж байгаа юм. Гэвч одоо нөгөө нэг шинээр орж ирж байгаа танкнууд нь ингээ хуучин танк техник хэрэгслэн дуусаад ирэнгүүт тэдний чинь нөгөө үйлдвэрлэлтээ нь одоо нөөцөө нөхөж чадахгүй болчдөг юм байна. Тэгэхээр эднийх энэ ийм нэг өнөөдрийн мэдээ гарсан байна л да. Тэгээд одоо нөгөө нэг хэрвээ энэ миний яриаг сонсож байгаа одоо Оросын талыг баримтлах хүмүүс бол бити худлаа яриад тий юу гэж танка зэвсгэн дуусна гэж байдیں۔ Ингээд хэлэхэл байгаа л да. Гэвч ямар ч байсан нөгөө нэг зөвлөлт толгойд улсын үеэс агуулгад нь байдаг байсан танкнууд одоо ийм хэмжээгээр багассан байх нэ. Тэгэхээр эднийх бол одоо яг нөгөө фронтод зөвхөн шинээр үйлдвэрлэж байгаа танкуудаар одоо үйлдвэрлэх ийм дүр зураг харагдаж байна гэд тэгж байна. Тэгтэл нөгөө хүмүүс чинь ингэдэг шүү дээ. Одоо нөгөө фронт дээр чинь танк мак юм хүнд техник чи хэрэггүй шахуу болцсон гэдэг. Өгүүлдэ тийм байхгүй мэдээж хэрэгтэй байгаа. За ингээд энэ 7 хоногийн арай чухал гэсэн юмнуудыг хэлж өглөө. За дараагийнх нь Украины нөгөө нэг батлан хамгаалахын Украины зэвсэг түвшнийх нь шинжилэл хийгдэж байгаа шүү дээ. 2 жил гарсан болж байна. Тэр нөгөө корпусын social corpus system гэдэг юмд шилжээд за тэгээд сая энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт одоо яг ингээд нэг бүрэн тэр корпусын систем гэдэг юмд шилжиж орсон байгаа. Тэгээд анхных нь одоо энэ шинжилэлтийн үр дүн нь одоо тэр нөгөө нэг фронт дээр төрөний тэр нөгөө Доброполь гэдэг чиглэл дээр анх удаага энэ шинэ корпусын үр дүн гарч байгаа юм байна. За тэгээд чухамдаа цаашаа яг ямар одоо үр дүн үзүүлэхийг бол мэдэхгүй. Мэдээж хэрэг дөнгөж дайн болж байгаа дайны явцад шинжилэл хийнэ гэдэг бол мэдээж хэрэг тийм их амар биш тийм ээ. За тэгээ фронтыг маш хурдан би ярианыхаа төгсгөлд хэлээд өгөө тий. За фронт дээр Оросууд болохтой зэрэг нөгөө
ерөнхийдөө бол ингэж хэлье би маш хурдан. Сая чи нөгөө нэг тэр Путин чинь ингэж хэлсэн байгаа шүү дээ. Бид нар одоо Луганск мужийг баг эзэлсэн 5,000 квадрат хавтгай дөрвөлжин километр газрыг бид нар эзэлсэн гэд тэгжсэн. Гэтээ үнэн чанартай бол яг 9 сарын байдлаар 3,119 гэж үзэж байгаа юм байна. За тэгээд ингээд би өнөөдөр фронтын Путин одоо жишээлбэл ингэж хэлж байгаа байхгүй тийм. Бид нар бол одоо фронт тэр маш их амжилттай явж байна гэж ингэ хэлээд байгаа. Тэгээ би чи одоо баг 2 жил гарan энэ дайн ярьж байхад жишээлбэл Авдеевка, Угледар, Бахмут гээд одоо 3 том хотыг бол яалтчихгүй Трамптай холбогдож бол Украинууд Авдеевкыг алдсан шүү дээ. Ягаад гэвэл өнгөрсөн жилийн 12 сард зэвсгийн гинтхэн зогсооцсныг бид нар бүгдөө мэдэж байгаа. Тэгэхэд юунуудаа Украинууд ч Авдеевкыг алдчихсан. Авдеевкыг алдаад дараа нь тэрний дараа ерөөсөө шууд Угледарыг алдаад за тэгээд дараа нь Трамп чинь дөнгөж ерөнхийлөгч болсныхаа дараа дахиад нэг баахан юмнуудын нөгөө нэг тагилсан шүү дээ. Тийм нөгөө тагнуулын мэдээг нь яагаад тэгэнгүүт эднийхэн чинь Украинууд чинь нөгөө Купинскаас гараад тэгээд сүүм рүүгээ жоох алдсан. Дараа нь хавар дахиад нэг юм болсон. Тийм тэгэхэд чинь тэр нөгөө Харьковын Волчанск гээд тэрлүү Оросууд орж ирж ирсэн. Сая Путин Трамп хоёрын уулзалтын өмнө юунууд уулзалтын яг өмнө Доброполь руу Оросууд орж ирж ирсэн. Айгүй сонирн байгааз яг ингэж алдаад ирсэн. За тэгээд Путин чи манайх бол одоо Луганск мужийг баг эзэлсэн гэд хэлж илээ. Яг үнэн чанартаа яг энэ дайныг Украины дайныг мэддэг хүмүүс бол мэдчихэж байгаа. 14 хонд яг Луганск муж чинь баг хамгийн их газар нутгаа алдсан шүү дээ. Яагаад гэвэл Луганск муж чи өөрөө ерөөсөө Оросууд айгүй ихтэй байсан. Тийм жижигхэн муж байхгүй. Ер нь бол Луганск мужид ерөөсөө Украинаар ярьдаг ч юм байдгүйсэн. Тэгээд тэднийх ч одоо нэгсэндээ баг хөдөлчин нөгөө буугаад өгсөн гэмээр тий. Тэгэхээр Луганск муж чинь тэр үедээ ерөөхдөө их газар нутгаа алдчихсэн. Тэгээд одоо бол нэг 2 тэр нөгөө Лиман гэл нэг тэрлүүгээ Луганск бол бүрэн орж чадаагүй байгаа. За нөгөө нэг юу руу Оросууд чинь сүүм муж руу ороод ирсэн байсан тий. Тэр сүүм мужийн нэг талаас нь Украинууд өөрсдөө бараг чөлөөлсөн. Тэгээд нөгөө талаас нь Оросууд жоох ороод ирсэн. Ингээл байгаад байгаа тий. Тэнд ингээд газрын зураг дээр харах юм бол ерөөсөө баг ямар ч өөрчлөлт байхгүй. За тэр ингээд бас ингээд энэ Путин тэгэл бас худлаа л яриад байх юм да. Харьковын Волчанск гээд Вовчанск гээд хэлдэг Украинаар. Манайх бол одоо эзэлсэн гэж тэр эзлээгүй шүү дээ. Чи өнгөрсөн жилийн 5 сард орчлоо тий. Нөгөө 5 сард нэг бөөн шууган болоод ороод тэгэл нэг ганцхан энийг Вовчанск гэж жижигхэн газрыг эзлээл тэгэл одоо тэр чигээрээ байж л байна. Талд нь Украинууд, талд нь одоо Украины тал тэгээд нэг жоохон хэсэг ингээд сэглээ хайсан байж л одоо хүртэл. За тэр сая нөгөө Донбасс мужи чинь одоо нөгөө нэг хавар альянс хин Трамп дугасаа хин чин зуны довтлогоогоор Донбасс мужийг тэр чигээр нь эзэлнэ гэж амласан гэж шуугаад байдэн штэ. Гэхдээ Донбассд чинь одоо ийм 4 том хот ерөөсөө эзлэгдээгүй байгаад байгаа. Нэг нь тэр Славянск, Краматорск, Константиновск, Покровск гэдэг. Энэ 4 том хотыг эзэлжээж л одоо Донбасс мужийг эзэлсэн гэж ярихын уг нь бол. Тэгвэл Покровск мужийг чи одоо эзлэхээ хэдэн сар болж байна вэ? Бараг л 10 сар болж штэ тий. Тэгээд тэр нөгөө Доброполь руу орж ирэхэд хүмүүс ер нь Покровскийг алдах нь үгээл бас жоохон шуугаад исэн. Тэгээ сая нэг 3 ийм кольцоо шиг юм гаргацсан байжгаад 2-ыг бараг цэвэрлээд дуусчихаа. Одоо 3 дахь нь Украинууд 2 талаас нь сөрхий одоо яваад орсон байна лээ. Тэгээ Покровск мужи бол яг нэг талаас нь нэлээд аюултай байгаа боловч нөгөө талаас нь Украинууд одоо тэр шинэ корпус нь Азовын тэр шинэ корпус нь тэр талд ажиллаж байгаа юм биш. За Днепропетровск руу харин Оросууд яг одоо тэр Доброполь руу шиг ингээд зүсээд айгүй сүрхий ингээд яваад орцсон байж. Тэгээд ингээд фронт ярихаар айгүй сонин ойлголт төрөөд идэг байхгүй яг амжилттай юм уу гэхээр амжилтгүй юм уу гэхээр ингээд жижигэн тосгон суурин ороод байгаа юм. Гэхдээ миний хувьд энэ цэргийн шинжээчдийн яриаг сонсож байхад гол одоо тэр Донбасс гэдэг мужийг эзлэхийн тулд энэ 4 том хотыг эзлээд бүр дайраад ороод эзлээд тэгээд ингээд бэхжснийхаа дараа л бид нар Донбасс мужийг одоо эзэллээ гэж
хэлэх юм байна л да. Гэвч одоо хүртэл одоо энэ дөрөвдөө л одоо миний мэдхийн өч нуудаж штэ тий. За ийм фронт дээр бол нэг иймэрхүү байгаад байна. За энэ 7 хоногт Оросууд ч одоо 2 удаа одоо нөгөө айлгадгаа л хийж байгаа тийм үү? Хин чин Путин чин Запорожийн цахилгаан станцыг би бол одоо баг дэлбэлж чадна гэж шууд хэлсэн байгаа шүү дээ. Запорожийн цахилгаан станц чинь бол амар мангар том станц байгаа. Тэгээд бас Чернобылийн цахилгаан станцын хажуу талын тос юуны хотын цахилгаан станцыг дэлбэлсэн жижигхэн станц байсан тэрийг. Тэр нь нөгөө айгүйх одоо Чернобылийн цахилгаан станцтай айгүй ойрхон. Тэгээд мэдээж хэрэг бас л нөгөө Чернобылийнхэн цахилгаан станцаар нэгсэндээ айлгаж байгаа гэсэн. Тэгэхээр сүүлийн 2-7 хоног бол Путин ерөөсөө шууд эсвэл танаа Запорожийн цахилгаан станц эсвэл Чернобылийн цахилгаан станцад аюултай байгаа гэд ийм нөгөө айлгах тактика хэрэглээд байж байна. За ингээд ерөнхийдөө энэ 7 хоногт болсон юмнуудыг би яриад өгчлөө. Зүгээр өөр янз бүрийн хаягдсан юмнууд байж магадгүй те. Зүгээр би л ойлгохдоо хамгийн чухал юм болов л гэснүүдийн ингээд та нарт 2-7 хоногийн хамгийн чухал байж магадгүй гэсэн юмнуудыг хэлээд өгчлөө. За баярлалаа.